Баянзүрх дүүргийн хэд хэдэн хорооны цаг дарга асуудал нэг тийшээ шийдэгдэхгүй бодлоо. Бид үннийг хайж дараах сурвалжлагыг бэлтгэсэн юм. Бид эхлээд Баянзүрх дүүргийн 28 дугаар хорог зорилоо. Энэ хороо одоогоор 2 засаг даргатай болоод байна. Дүүргээс батламжлагдсан гих жаргалмаа гэдэг даргаас яриа авах гэсэн боловч биднийг халгаасангүй. Түүний хувьд хуулиар бай засаг дарга болоогүй. Тухайн хорооны иргэн биш, мөн тухайн хорооны нутаг дэвсгэр дээр хурлаа хуралдуулах ёстой гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаад би дараах бичлэгийг иргэний мэдэх эрхэнд тулгуурлан бэлдсэн юм. Энэ 28 дугаар хороон дээр одоо та болохоор ингээд явахын төлөвлөгч юм хурлаа хуралдуулаад гэж хөгцсөн байна. Гэсэн чинь бас томлог гэдэг хүмүүс гарч ирээд бид энэ хүмүүс чигээр зөвлөж тэр бүлэгийг авчаад ирж байгаа юм. Тэр нь ямар учиртай юм бэ? Одоо жишээ нь байна. За яригаа дээрээ. Жишээ нь одоо тэр хэрэг ямар учиртай болоод комментар байлаа. Одоо шүлтэ томлог гэдэг ямар учиртай болоод бас дарга болсон гэж яриа яваад байгаа. Бас та бас ингэ би бол албан ёсоор дүүргээс батламж авчихсан тийм юм байгаа шүү дээ. Хурлаа хуулийнхаа дагуу хийвэл хийсэн. Мөхөн бүлчүүрийн дагуу авсан болоод дээд ихний байгууллагаас намайг батламжилсан баг. За тэр тунгалгын хувьд бол би мэдэхгүй. Би бол хоёр нь уулзсан уу? Хууч манай хороонд ажилладаг байсан намайг ирэхэд 2-3 сар зохион байгуулагч хийжсэн тийм. Гэхдээ ёо хурлаа хаана хийзээ болсон юм? Ярихгүй гэх байна. Юу нь бол бодож юмар бүх процесс дээжийнхээ байгууллага яриа авах юм бол ийш орж байгаа цоож байгаа байж таг чи. Хурлаа хаанаас юм? Болох нь болсон. Гэхдээ болох нь болсон. Бид энэ дээр болно үстэй. Энд дээр тухайн хорон дээр би ярихгүй. Хорол зүгээр хаана? Та би таныг нэг шантажлах гэж хэрэггүй шүү дээ. Үнэн зөв мэдээлэл иргэд төрөх гэж явж байгаа болохоос биш. Гэхдээ мэдээж би энэ үнцэгт сууж байгаа. Би өнөөдөр батлагдсан хүн. Би өөр хяналаар л үнэн зөв мэдээлэл. Харин тэр үнэн зөв таныг одоо ингэ батсан хоролж хаанаас юм бэ? Батламжсан учраас намайг батламжсан бүх бичиг баримт юм хомчид дүүрэг дээр байж байгаа. Дүүргээс очивол та дотруулах авчихна. Тэндээс бүгдийг чиглүүлдэг юм. Ямар тогтоолоор хоролцонд юун дээр болсон юм шүү? Нэг зүрхтэр болсон юм шүү. Бүх юм тийм нэг зүрхтэр бичиг баримт бүх юмаа бүгд. Чулуун. Тэндээс л асуунаа. Чулуун нэг зүрхтэр болсон л гэлдэг. Цаг дотроод очиж байсан юм. Тэгсэн үдэнд болсон. Гээ томлон өнгөл гэдэг хүний хүмүүс эрэг өгч их ч одоо өөрөө таагаад. Би үүсэх байлаа. Тэрийг та өөрөө хэлээд өгч байна. Харин одоо манай хурд болсон юм. Тэгсэн чинь тулгах 23 болно гэгээд манай зарыг авч хаяад 23 хурд болно гэгээд ямар ч энэ юм одоо хорооноотоо яриа биш өөрөө тусдаа хурлаа загсан юм аахгүй юу? 20-ны хурлын зарыг авч хийж 23-ны зарыг наагаа явуулсан санаа. Хурлаа хаанаас? Нэгдүгээр бас энэ засвартай байсан. Бид дараа нь Баянзүрх дүүргийн 20 дахь хороо бидний нэрлэж заншснаар гачууртыг зорьсон юм. Тэнд хоёр засаг дарга хоёулаа нэг өрөөнд суугаа төрийн ажлыг салгардуулсан байгаа юм байна. Мөн бид дараах бичлэгийг иргэний мэдэх эрхийн хүрээнд бэлтлээ. Тэр нь ямар учиртай? Энэ одоо юм тайлбарлаад өгч байна. Тэгээд өөрөөр тооцоо зэний дагаад газрын хамтаас 20-ны орон хийсэн баггүй юу? За. Нэгдийн өсөлтөөр хийгээд тэгээд нөө тэр юу тавсныхаа дагуу хурлаа хийжээд 8 сарын 2-нд нутган бат даргаыг дүүргээсээ батламжилсан. 8 сарын 2-нд 7 сарын 17-нд иргэд нийтийн хурлаараа нутган бат даргаыг батламжилсан. За. Тэгээд батламжлах 8 сарын 2-нд батламжих хооронд нэг хугацаа байгаа зү. Тэр хугацаанд нэг авилгалтай тэнцэх газар шалгах газрын шалгаад тэгээд 8 сарын 2-нд батламжлаад дүүргийн орлогч дарга цогт дарга ирээд бүх дүүргүүдийн даргаыг батламжлаа явсан баггүй юу. Тэгээд эдгээр мэдсээр ээжээж дахин анхдахаар уулаа дахиж хийгээд өөрсдөө энэ өөр нь ах дүү зам юуны намын тийм хурал болсон гэхэд хэлцдэггүй тийм хурал. Нөгөө хурлаа. Тийм хоёр дахь хурал. Анхдахаар хурал 4 жилд нэг удаа болдог. Тэгэхээр анхдахаар манай гачууд анхдахаар хурлыг 2 удаа хийсэн баггүй юу. Тэгээд 2 дахь удаа болсон энэ нэг ардын намын тодтолтой энэ хүмүүс хийчээд тэгээд эдгээр чинь биш сая 8 сарын 2-нд хурлаа хийчээд юу ахгүй юу дүүрэг дээр очиод хандах ёстой байхад энд нөө самбал ширээгээ өрөөгөө булаацалтаад энд суугаад байгаа. За тэгэхээр бид Баянзүрх дүүргийн 20 дахь хороо буюу за гачуурттай хүрэлцээрээд байна. За энэ дээрээс засаг даргатай хорооны даргатай холбоотой асуудал бол гарсан байгаа. Хоёр хэсэг хурал болж ерөнхийдөө бол засаг дарга хорооны даргаа сонгосон гэдэг байгаа. Нэгдүгээрт бол Отгонбат гэдэг хүн
сонгогдсон гэсэн мэдээлэл байна. Бас нөгөө талд ардын намаас гарсан бас хүн сонгогдсон гэсэн мэдээлэл байгаа. Хурлаа бас хаана хийсэн энэ тухайс мэдээлэл авах гээд орсон боловч өөрөө бол гадар ажилтаа өмнө би утасны дугаараа аваад одоо нэгсээ тодруулах гээд үзье. Яг аль нь бас үнэн бодит байна уу? Хэн ер нь засаг дарга нь болоод яваад байна. Дуудлага хадгалах үйлчилгээнд бүртгэлээ. За, утас нь бол дуудлага хадгалах үйлчилгээнд бүртгэгдсэн юм байна. Одоо эргээд бас нөхөн мэдээлэлээр уулзъя. Бид Баянзүр дүүргийн 22 дахь хороонд очлаа. Энэ хорооны хувьд үүрийн хурал нэртэй иргэдийн хурлыг засаг дарга дур мэдээ хуралдуулах гэж байсан гэх мэдээлэлээр очсон юм. Уг нь иргэдийн хурлыг иргэдийн улаалын төрөлд нь хуралдуулах заалтай. Тэгвэл засаг дарга байсангүй. Дарга бичлэгийг бэлдлээ. Мөн иргэний байр суурийг хүргэлээ. Засаг даргатай утсаар арай гэж холбогдсон тодруулах гэсэн боловч мөн халгаалсангүй ба. Хүмүүрэгцэн шүү. Юу өчтөр хурал байж арай үгүй хүмүүс нөгөө тэр бүгд өөрөөс эсэж тавьсан юм. Тэр тавьсан хүмүүс тэр мөргөс хүмүүс татдаг байна. Гүш хүмүүсгээ гоё би хайрт нахчихсан. Явах гэсэн чинь явуулахгүй машины хуралд хаа зогсчихсан байхгүй юу? Тэгээ хүмүүс чинь машиныг явуулах гэдэг ингээд татчих чангалтай хоорондоо тэтгэлцэж яах тэр хүмүүс чинь араас нь хүмүүжээ зүрхчихсэн чинь өөрөө машины хуралд нь онцсон байхгүй. Тэгээ өчтөр хаанаас явсан тэгээ? Хүн цагтаа баг ингээд шийдсэн шүү дээ. Та өчтөр хаанаас хаашаа явж байгаа л гэсэн. Та нар тэгээ аливаа хэдэн болцсон юм та нар хэний загаалаар ингэж явж бидээс Загаалмаараас тэгвэл биднэрт нэмлэн яриад тэгвэл яг иргэд төлөөлөгчдийн хурлын даргаыг хуралдуулах ёстой хурлыг засаг дарга хуралдуулсан байна гэсэн мэдээлэл дагуул явж байгаа байхгүй юу? юу хуралдуулах хийчихсэн дарснаа өөрөө хуралдаж нөгөө төлчин тэр өөрөө тэгээс тийм хурал ерөөсөө болоо. Өөрөө хурлаа хийчихсэн юм уу те? Өөрөө хийчихсэн чи хүмүүс тайлж орж ирээд хийдгүүгүй. Тэгээ ерөөсөө хурал болоо шөргсөн байрсан мөрөсөн юу? манай дарга бол хүч Тэр машин тэгэд хөдөөч зогсоотой байсан. Өөрөө хурлаа чи иргэд төлөөлөгчдөнд хуралдуулах ёстой шүү те? өөрөө гэж Байна. Сайн байна. Энэ гэдэг дарга мөн үү? Тийм байна. Бокс юм агч. Бид нэг мэдээллийн дагуу яваад байгаа маа үнэн худлыг л мэдэх гэсэн ихч. Одоо нэг засаг дарга иргэдэд төлөөлөгчийн хурлын даргын одоо нэг хуралдуулах ёстой юм засаг дарга дор мэдэж хуралдуулаа гэсэн мэдээлэл өчтөр яваад исэн баггүй юу? Танай хороон дээр тэр харин үнэн юм болов тэгээ бас засаг дарга гарч явж байгаад бас хүн амтан мөрөгцсөн гэсэн мэдээлэл яваад. За би төмнийгээ телевизээс холбогдож байгаа сэтгүүлч байна. Тий арай. Тэгээд харин тийм. Би засаг даргаас өөрөөс нь олчихлахгүй надад энэ шиг байхгүй юм байна. Та засаг дарга биш юм аа? Дүүргийн засаг даргаас өөр асуухгүй юу? Та энэ хорооных өстэй тийм. Тий. Харин би энэ хорооноос л танай 22 дахь хороо дээр харин мэдээлэл өгөхгүй та нар өөрсдөө тэр асуудаг газарсан асуугаад байна та. Гэхдээ та тэр хурлаараа хуралдуулах гэсэн юм уу? За ямар ч байсан ингээд тасалчлаа. Тэр өчигдөр бол би сая хороо тодруулга авлаа. Өчигдөр хурал цуглаан болж байна. Ямар учиртай гэсэн чи хорооны дарга зөвхөн өөрийн хурал хийх гэж тийм хурал цуглаан байгуулсан. Тэрнээс иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын зарал хуралдуулах ёстой хурлыг засаг дарга хуралдуулах ёсгүй шүү дээ. Тийм яриад байгаа байхгүй. Таны талаас. би нөгөө нэг 8 сарын 5-нд уг нь эднийх чинь 5-6-нд хийн гэж хэлсэн байхгүй иргэд нийтийн хурлыг. Тэгсэн чи эднэр чинь 5-нд хийгээд 5-нд хийхдээ одоо хурлыг бол ерөөсөө иргэд нийтийн хурлын дарга нь өөрөө нээлттэй хийх ёстой шүү дээ уг нь. Нээлттэй хийгээд тэгэхэд бол ерөөсөө тэгээгүй энэ арчилсан намаас гарсан Батхүү төлөөлөгч гээд тэр нэг хэдэн үг ярьж байгаа л ерөөсөө тэгэл улсууд буужигнаал батлах уу батлна гэд нэг юм ярьсан гэсэн. Тэрийг би бол мэдээгүй гадаа гэж байгаа л эргээд ороод ирсэн чинь дотор бөө юм болол тэгэл ерөөсөө хурлаа тараал гараа явцгаасан байхгүй. Эднийх бол ерөөсөө нөгөө юуных биш. Арчилсан намын хурал биш, дотоод хурал биш. Дотоод хурлыг бол ерөөсөө өөрсдөө ондоо газар өөрсдөө байранд хийх ёстой усууч шүү дээ. Тий. Тэрнээс та энийг бол иргэдийн төлөөлөгчийн хурлын даргын хуралдуулах ёстой хурлыг засаг дарга хуралдуулах гэж ойлгож байгаа юм тий. Засаг тий харин тэгж л ойлгож байна би. Тэгээд ерөөсөө иргэдэд юм хэлэхлээр иргэдийн үгийг ерөөсөө тоож авч хэлцэхгүй та нар юу ин л гээд байгаа байхгүй юу. Одоо энийг бол шууд иргэд нийтийнх юм чинь сайхан ил тодл хиймээр юм. Цаашлаад бид 7 дугаар хорог зорьсон юм. Тус хорооны шин дарга сонгогдохдоо иргэдэд мөнгө тараасан гэх мэдээлэл ирсэн юм. Харин энэ талаар шин дарга олигтой тайлбар мэдэхгүй, ер нь юугаач мэдэхгүй дарга гэж харагдсан юм. Хорооныхон үүсчигчээс дор ярьдаг мэддэг дарга 7 дугаар хороонд суужээ. Манай Баянзүр дүүргийн одоо иргэний нийтийн хурлууд хорлоод хэлсэн байна шүү. Тэр болохоор бид нар бас хэрэгтэй мэдээлэл хүргэхээр мэдээлэл авсан юм чи. Тэгээд юу танай хорооны мэдээлэл дүүр хийзээ болсон байна. Ямар засаг дараасан юм бол бас цаашдаа таар иргэдтэй бас
Тийм. Би бол энэ өмнөх телевиз хийсэн байна. телевиз. За. Телевизний ярилцлага тодорхой болсон байгаа. Тэгээ манай энэ зөвлөсөн авсан болсон. Одоо сууж хоолоо өөрийгөө тодруулж өөрийгөө төлөвлөсөн стандартыг хасах гэдэг. Өөрөөр хэлбэл хэлбэл байхгүй. Эдгээр хотуудын хүмүүс эдгээр их тоолоос зураг ямар ч юм яаж болсон гэдэг асуудыг хатвалж байгаа. Хараа хол хаана сайхан. Манай баяр зүйлс үүдэг ийм мэдээ шүү дээ. Чулуун гэдэг. Тийм чулуун гэдэг. Өөр мэдээлэл бий болов. Бас мэдээлэл одоо. Гэхдээ хаа бид бас хүний нэр хүндэд хаалтгсан гэсэн яг үнэн зүгээр байна. Үнэн зөв мэдээлэл шүү. Бисээ та эдгээр бааз хүмүүстэй муудсан. Дүмж ажиллаа гэдэг байна. Тэгээд ингэж байгаа байхгүй. Таны болохоор 23 дугаар 2 дугаар байр нарны иргэдэд мөнгө тараасан гэж яриад байгаа. Тэгээд хин гэдэг хүнээс хичвэр 50 эдээ иргэний өмнөлөх аваад за тэгээд бас дээрээс бас нэг хүнээс 30 эдээ иргэний өмнөлөх авсан гэсэн. Тэгээд мөнгө төгрөг тараасан 5-ын систем, 10-ын систем гэнэ. Тийм системээр тараасан гэж яриад байгаа. Тэрийг хаанаас хөөжүүлсэн. Хаа тэр талаар өмнө тэр талаар би бол мэдэх байхгүй. Тэр миний нэр хотоо хэлсэн байна. Тийм одоо тэгээд мөнгө тараагаад авсан гэсэн хүмүүсийн нэршин жагсаал байгаад байгаа байхгүй юу? Байхгүй. Тийм байхгүй. Тэр хотлоо шүү. Хотлоо гашаа мэдээлэл өгсөн юм шүү. Та тэрийн дээр бас тийм. Тэр бол хотлоо шүү. Тэр бол хотлоо гэж бодож байна. Өрхийн имлэгийн хэмжээсээ чөлөөрөг ярины өмнө авсан гэж яриад байгаа байхгүй юу? Тийм бол ямар ч юм яаж үүсгэж хийсэн. Гэхдээ хадаа хурлаа бол энэ чинь экспортлоо нэг зүгтэр очижсэн. Би бол хооны өөрөө тийм хооны би иргэдийн нийтийн хурдан ажлыг одоо би мэдгүй шүү дээ хаана хоолой хийж байгаа юм хүмүүстэй. Би бол зарын дагуу зарын уушаад авсан. Одоо зэрэг тоолоод тийм бол нэгнээс би соос. Түүс өөрөө мэдгүй. Өөрөөр хэлбэл эндээс сонгогдож байгаа энэ чинь энэ хорооны хийх ёстой шүү дээ. Тийм байна шүү. Тэгээд мэдээлэл таарах өгсөн байна. Тийм. Тэр хүмүүст бас яг нэг хүмүүс тараасан тийм санхүүжилт тийм байхгүй. Тийм байхгүй шүү. Тийм. Ямар юунаар одоо дэвшигтэй зүгээр очиод иргэнийхээ үед очиад өөрийнхөө саналаар дэвшиж яасан тэр яасан. Тэр иргэний төлөвчин заагаад тодорхой одоо энэ хүмүүс авч штэ хоолтой шүү дээ. Тэр дотроос ч нэг тасалаад нэг дэвшиж байгаа одоо хоол үлдэж байгаа юм чи мэдээж тасалаад нэг дэвшиж байгаа хүн байна уу яг уу гэж асууж штэ. Энээсээ би өөрөө гараа өгч би одоо иргэд дотроос одоо гарч ирсэн. Дэвшсэн тийм байна. Тэгээд цаатаа сонгогдсон. Тэрнээс ерөнхийдөө тэр хурал мурал хаан болдог юм борцоор мэддэггүйсэн байна шүү дээ. Мэдгүй тэр иргэний төлөвтэй одоо ажиллаад байгаа гэдэг шүү дээ. Тэр зар нь хэдэн үед тоглогдсон байсан? Хэдэн үед тоглогдсон? Миний хааснаар гадаад авсан болсон гэсэн зарыг би хэлсэн шүү дээ. Би өөрөө нэг тугаанаа дамжиж өгсөн шүү дээ. Манай үед. Тийм. Тэрийн зүгтэр хийгдсэн юм тий. Тийм л. Би өөрөө нэг хаалыг би өөрөө. Захимч нь бол 3-4 ирсэн шүү дээ. Одоо сарнаа? Тийм. Өөр дараа нэрсэн гэсэн үг. Захимч нь 20-ны дотор хурал олно гэсэн захимч ирдэг шүү дээ бас. Дүүргээс ирдэг байхгүй юу? Энэ хараатай ирдэг шүү дээ. Мэдхгүй тийм хурал хийх байхгүй шүү. Дээрээс тийм захимч ирээд тэгээд хизээ хурлаар тоглохоо гэсэн байдаг байхгүй юу? Харин та зүгээр 19 дэш заргаад тавьсан гэж. Тийм. Ахлахаар зүгээр юу гэж мэдгүй тэдний болонгот нь очиод гараа өргөл би дэвшээд сонгогдсон гэж ярих гэдэг юм уу ер нь. Би иргэнийхээ тавьсан цагийг мэдээж уншин за. Иргэний нийтийн хуулийн зарднаа гэдэг бичээс байгаа шүү дээ. Тэнд орноо хаана хазар заасан байгаа. Энд нь очсоо би өөрөөсөндөө иргэдээсээ би сонгогдсон байхгүй. Тэгээ өөрийнх нь иргэд дэвшүүлж би дэвшээ гэж. Би өөрөө гүйж очоод энэ би суучаад байхгүй. Ямар нэг бүхэл тараас нэг байх шүү дээ. Тэгвэл тэр бол бодлоо мэдээ шүү. Тэр бол хүмүүс авсан бай. Бас нэг өндөр насны хүнээс 30 дээр нь авсан гэсэн яриад байсан байхгүй. Хин таан дээр юм. Мэдгүй байна. Тэр их сурч авсан л да. За. Тэр мэдээлэл өгсөн байна. Одоо нэг түрүүн 3 өдрөөс ихэд аяг хэцүү байгаа тийм. Тэгээд бас нэг тодорхой нөгөө иргэний нийтийн хурлыг зарлан хурлууд ирэх бүхий нь бол иргэний нийтийн өмнөх удаа иргэний нийтийн хурл ч байгаа шүү дээ. Өмнөх иргэний нийтийн хурлаас чинь одоо энэ хоёгаа гэж дарга юм уу тийм. Энэ хоёгаа даргач яг хурлаа нээж хурлуулсан уу? Анхдуур хурлааны яг тоо зарлаад
хуралдуулаад өмнөх засаг дараа нь ажлын тайлангаа өгөөд хурал нь ажлын тайлангаа хэлцүүлээ. Хууль ёсны дагуу болж байна. Тийм би нарийн ажлыг мэдгүй, хурал ажлыг мэдгүй шүү дээ. Та чинь тэр хуралдаас суусан чинь тэр процедуруудыг бол таны хүрчлэн тийм хуулиад өгөө нэг тэр процедурыг би танаас асууад байна л та. Тэр хуулиад дараа байсан юм уу? Яг байсан юм. Тийм хуулиад дараа байж. Яг тогтоолоо яг танилцуулаад бүр яг явсан уу? Ямар журманд байгаа явсан уу? Тэр бол дөрвөн журмын хийц асуудал байгаа шүү дээ. Тэр үеийг бүгдийг танилцуулаад байгаа. Баянзүртгийн нэг зүрх төвдөр танаа урж хэдэн цагт хэд өдөр болсон гэсэн үг? 19 болсон. 19 чинь ажлын өдөр үү тий? Ажлын өдөр болсон. Тэгэхээр цаг нь хэд зэрэг вэ? Тэр 8 өглөө болсон гэдэг үстэй 8. Би бол үйлчлэгч шүү дээ. Тэгээд яг би бол тэр захирамж шүү дээ. Одоо Баянзүргээс одоо хорон төвдөг засаг дарга хурд янз бүрийн захирам гэдэг шүү дээ. Тэр захирамж би авчихсан юм баггүй юу? Хэдэн цагаас гэсэн юм? Та хэдэн цагийн хурд? Би одоо хурдан болон өдөр 30 минут дараа очиж явахтаас усаа. Хэдэн цаг вэ? Өдөөс хойш орой. Өдөө нэг 9-өөс. Тэр хурсын юу гэж отхон туяа гэж хүн тавьсан гэж яриад байгаа шүү. Хоолтой ажиллаа. Тий, ажлын дарга. Нарийн бичиг. Юу компьютер шүү дээ. Нарийн бичиг бол зарлуу гэдэг. Зарлуу дээр юу өмч зарлуу. Тэгээ миний хэлж байгаа наач бүгд Энэ бүгд хуралдах ёстой хурлаа өөрийн харин нутаг дэвсгэл дээрээ биш чухам ягаад Баянзүрт дүүргийн бидний хэлж заншнаар чулуун ууны нэг зүрх төв дээр хийсэн вэ гэдэг нь сони юм а. Үнэхээр л хууль ёсны дагуу тухайн нутаг дэвсгэл дээрээ хурлаа хийж сонгогдох учиртай. Тэгтэл нэг зүрх төвийн дараах мэдээлэл өгсөн юм. Надад иргэний танхим бол өнөөдөр Баянзүрт дүүргийн аль чиргэнд хаалган нээлттэй байдаг. Зүгээр иргэний танхим дээр миний юу ямар ч улс төрийн тийм үйл ажиллагаа явуулахыг би үгүй зөвшөөрдөггүй. Хийдэггүй. 20 дугаар оны иргэдийн төлөөлөгч нэг орж ирээд бичлэгмжлэг хийгээд ингээд явсан. Тэр өдөр өглөө 9 цаг өнгөрч Автомбат засаг дарга надтай уцаар сэргэлэгч хэд өгөн зөвлөлөд хурал хийчихээ. Тэгээд гэтэл би хурал хийж л байгаа мах жогсон чи бөө хэлэн гэж байгаа юм. Сорогдол яасан гэсэн чинь танахын өөрийн хурал хийлгэж байна. Тэгэхээр би тэр залууд хэлсэн. Өөрийн хурлыг өөрийн аргал зарлан хуралдуулах ёстой байдаг. Гэрзгээ байхгүй байгаа ч тийм. Автоматик би өөрийн арга болсон байх гэж би мэдэхгүй байна гэдэг хариулт өгөөд явуулсан. 9 дугаар хороогийн асууж 9 дугаар хороо болоод хуралдаа хийгээгүй гэж сонссон. Нэг нь хаалтны 23 өдөр болоод орой 9 цаг би яг 19 цаг гэхэд би энд ажил хүлээлгээд би энэ жижигүрт жижиг дундын жижигүрчүүд би ажил хүлээлгэж өгч юм. Тэрээс хойш хуулийг авахгүй. Зөвшөөрсөн энэ дээр Хатанбаатар чигээгүй, 9 чигээгүй, автоматик дээр бол засаг дарга ямар улс зөвлөсөн байсан мэдгүй 20 гаруй хүн зөвлөж хийжсэн. Тэр засаг дарга хийсэн болохоос аль нэг нь хамгийн улс төрийн өөрийн тийм юм. 24 хорооны иргэдийн дундаа сонгогдсон засаг дарга эдийн төлөөлөгчийн хурлын дарга хоёр иймэрхүү хууль бус үйлдэлээр нүүр тулж яваамаа. Тэдний талд хэн байна? Иргэд байна. Харин нөгөө талд хэн байна вэ? Би дараах тодорхойлохыг хүлээ. Тэр нь бол манай 28 дахь хорооны иргэдийн нийтийн хурал бол яг хууль ёсны дагуу Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж төвний удирдлагын тухай хуулийг чандлан мөрдлөг болгож хууль ёсны хурлыг бол хурлуулсан. Иргэдийн нийтийн хурлын анх дугаар хурлыг бол хурлуулсан баг. Харамсалтай нь манай хороон дээр хууль бусаар хууль ёсны бус хууль ёсны зарчмыг алдагдуулж хуурамчаар өчүүгээр нь бүрдүүлж тэр тусмаа бүр манай хороон дээр биш өөр хорооны нутаг дэвсгэр дээр зураг авалт хийж тийм хуурамч одоо баримтаар иргэдийн нийтийн хурлын дарга засаг даргыг одоо томилуулсан асуудал үүсэт байна. За энэ асуудал ганц манай хороон дээр болж байгаа асуудал биш байна. Ерөнхийдөө Баянзүрх дүүргийн нэр бүхий нэлийн олон одоо тийм хороодууд дээр нэг ийм сценар төлөвлөгөөтэй зохиолын бичлэгтэй ийм үйл ажиллагаууд явж байна гэж одоо үзэхэд бүрэн боломжтой ийм хүслэл үүсээд байгаа. Энд бол бид бол харамсаж байгаа. За маргаантай байгаа асуудал учраас эх 7 хоногоос бол бид бол ажлаа үргэлжлүүлэх бол их том хэцүү байна. Тэгэхээр бидний дараагийн алхам бол захиргааны иргэн шүүхтэр гомдлоо гаргана. Тэгээд ийм л алхам бол одоо бидэнд бол ерөөхдөө үлдэж байгаа ч байна. Хуулийн хэцүү орчны талаас бол. Таны хувьд бол бас иргэдэд дундаас сонгогдсон эдийн төлөөлөгчдийн дарганд байгаад идэг. Гэтэл ажлын байран дээр чинь яг дүүргээс бас одоо сонгогдсон хүнгээ суугаад байгаа. Энэ тал дээр хас та. Миний хувьд гэх юм бол
Баян зүрх дүүргийнхаа 28 дугаар хорооны унган оршин суугч 7 жил тэнд амьдарч байгаа. Мөн тухайн хороонд би ажиллаад халамж хариуцсан мэргэжилтэн зохион байгуулагчийн ажлыг би 7 жил хийсэн. Одоо энэ нөхцөл байдал нь ямар байдал үүсэж байгаа вэ гэхээр иргэдийн нийтийн хурлыг иргэдийн нийтийн хурлын даргын тогтоолоор зарлаа тав гаргаад хуралдуулсаар байтал одоо цаанаас ерөнхийдөө Баян зүрх дүүргийн дээрээс нь томилгоо хийсэн. Одоо нэг хуралцсан нэр зүүгээд хэсэг хүмүүс лойр болохын аргаар авчаад явж байгаа. Энэ ямар ч тэнхэр одоо энэ манай хорон дээр одоо цэцэг даргаар батлуулсан 8 сарын 2-нд батлуулсан гэдэг байгаа гэх жаргал маань өөрөө манай хорооны иргэн биш. Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд юу гэж заасан бэ гэдэг байдаг вэ гэхээр тэр хуулийн 20-ын 10-т заасан заалт нь болохоор тухайн иргэдийн нийтийн хуралд зөвхөн тухайн иргэдийн нийтийн одоо тухайн хорооны оршин суугчид зөвхөн оролцсон гэж заасан байдаг. Тухайн жаргал маань өөрөө Баян зүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн тэндээ оршин суудаг тийм хүн байгаа. Хамгийн наацхийн хууль зөрчин жишээ нь бол энэ. Дараагийнх нь болохоор иргэдийн нийтийн хурлын даргад Татанбаатар гэж манай хорооноос сонгогдож гарсан. Ууг нь энэ хүн маань өөрөө бас Баян зүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэн. Гэхдээ дүүргийн иргэдийн нийтийн хуралд сонгогдсон гэхээр угаасаа өөрөө яг хаа тухайн иргэдийн Баян зүрх дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр тухайн хороонд оршин суудаг, тухайн дүүрэгт оршин суудаг буюу ажил эрхэлдэг гэсэн заалт байдаг учраас тэр заалтаараа гарч ирсэн. Гэхдээ энэ хүн маань өөрөө ямар ч манай хорооны иргэдийн хурлын дарга болох ямар ч үндэслэгүй мөртлөөсөө тэр зохиомлоор Баян зүрх нэг зүрх төв дээр 2017 оны 7 сарын 20-нд 21 цаг өнгөрч байхад 26 минут үргэлжилсэн хурал хийгээд өөрийгөө манай хорооны иргэдийн нийтийн хурлын даргаар томилуулад тэгээд энэ үүрэг гүйцэтгэж байсан жаргалмаа гэж энэ 23 дугаар хорооны иргэнг 28 дугаар хорооны цэцэг даргаар ингэж өөрсдийгөө томилсон тийм үйл явдал болсон байж байгаа. Бид ив санаага эвлэн нэгтэж энэ асуудал эсрэг тууштай зогсъё. Манай 28 дугаар хороо бол намчиргалын эсрэг хороо болж хувирж байна. Бид бол баяртай байгаа. Бусад хорогч бас тэгж байгаа тийм байх гэж бодож байгаа. Бид бол намыг намын таталцлаас бол үнэхээр ангид байж чадлаа бид. Нэг намын бүлэглэлийн сонирхлоор альва асуудлыг шийдэх гэж оролцсон үйл ажиллагаа таслан зогсогдлоо. Гэхдээ өнөөдөр тэр хуулийн зохион байдлаар жоохон далайлгачлаа. Гэтэ энэ бол газар авахгүй хаа. Яагаад тэгэхээр Монголын төрийг иргэд нь мэдхээс бас биш. Зүгээр нэг сонирхлын бүлэглэлүүд өөрсдийн явц үерх ашигтай одоо удирдлагатай тоглоом шиг болгож байх үйл явц бол ер нь бол их удаан үргэлжлэхгүй байхаа гэж бол бид бат итгэлтэй байна. Нөгөө төр хуулийн санкц бас нэг хэлж өгсөн дээр баг тийм. 23-ын 4-т заасан байна. Засаг захиргааны төсвөрийн нэг түүний удирдлагын тухай 23-ын 4-т тухайн хурлыг 15-аас доошгүй хоногийн хугацаанд товыг нийтэд зарлаж хуралдуулах ёстой. Тэгэхээр товгүй хурлыг дэмтэр 15 хоногт байх ёстой тэр товыг гэдэг иргэдээс нууцаар тэр хурлыг зарлаж. Энэ бол хууль бус. Ийм хууль бусыг Баян зүрх дүүргийн одоо засаг даргын тамгын газрынхан бид бол энийг тогтоох боломжгүй учраас ирсэн бичгээр энэ дээр тулгуурлан ийм дүгнэлт хийлээ гэдэг ийм одоо хариулт өгөж байгаа бас ичих хэрэгтэй. Өөрсдийн болоо булгаагаа иймхэн байдлаар бас хаацалж бол чадахгүй юм шүү гэдэг бас хэлэх хэрэгтэй. Бас нэг дээрээс нь нэмж хэлэхэд манай хороо 28 дугаар хороо яг өдийд гэхэд иргэдийнхаа хурлыг 7 сарын 23-нд гадаа гудамжинд хийсэн. Бүр гудамжинд бид нар лайваар зацаад хийсэн. Яагаад тэгж хийсэн гэхээр 102 дугаар сургууль ерөнхий боловсролын 102 дугаар сургуулийн захирал руу хуучин иргэдийн нийтийн хурлын дарга бас ишгүү дарга албан тоотой явуулаад цагдаагийн газар руу албан тоотой явуулаад тухайн сургуулийн спорт заалан дээр иргэдийнхаа хурлыг зарлаа гэж яагаад тэр Базар ханд гэж захирал нь бол зөвшөөрсөн байсан. Зөвшөөрөөд бүр жижүүрт нь ингээд жижүүртээ хэлээд хөдөө амралтаа аваад хөдөө явах болсон байсан болохоор жижүүртээ хэлээд хороо иргэдийн нийтийн хурлаа манай спорт зааланд хийнэ боломж болцоог нь хангаж өгөөрэй гэж хэлээд явсан байдгийн. Тэгээд бид нар яг 22-ны орой ширээ сандлаа зөөгөөд оруулаад хамгийн сүүлийнхээ сандал ширээг зөөгөөд оруулах гэсэн чинь дүүргээс хүмүүс яриад ажилтаа ажилгүй болох талаар чинь ярьж хэлцээ шүү гэж хэлээд тэр спорт заалыг төвжүүлсэн. Бид нар хурал их газар байсан. Хааштай тэртээ тэргүй 15 хоног гудамж талбай бүх юмд зар гараад яатсан. Хорооны бас нэг юм хэлэхэд жаргалмаа өөрөө хэсгийн ахлагч нартайгаа нийлээд ганц хоёр хэсгийн ахлагч нартай ягаад нөгөө босоод хэсгийн ахлагч нараа наа зараа тараагаад үзээрэй болохгүй шүү гэсэн дарамт төцөлсөн. Нөгөө төл нь зараа нааж чадаагүй. Цөөхөн 2 3 хүн наасан тэднэр нь тоотой томхон цөөхөн газар наасан. Зарыг наалгаагүй. Нэгэн тоо баахан хүмүүс зар тараацсан юм чинь бид нар хурлаа хойшлуулах арга байгаагүй. Гэхдээ бидний хувьд юу гэж бодож байсан гэхээр миний хувьд бол дотроо за энэ хурал бол ер нь болохоос өнгөрлөө энэ хавчлага тийм ээ энэ дарамтанд бол хурал болохоос өнгөрлөө гэж бодсон чинь бүр харин ч эсрэгээрээ 180 гаруй хүн тэр би энэ тоог яагаад хэлчихнэ гэхээр бид нар өөрсдөө нэг ч нэр бичээгүй юм. Хүмүүсээр иргэдээс тэр лайваар хүмүүс бас үзсэн байгаа. Тэр яхад хүмүүс өөрсдөө өөрсдийнхээ гараар аль биесээр нэр утас регистрийн дугаараа гэрээ хаягтайгаа бичээд ийм өснөгт явуулаа. Тэгэхэд 186 байлоо да.
Тэг 187 хүний ингээд эрсдэлтэй. Тэгэд мэдээж гадаа хийсэн болохоор ерөнхийдөө тэр хүмүүс чи 90 орчим явна гэл яг аль биесээр энэ хуралд идэвхтэй оролцож яшгүй гэсэн 187 хүн яг өөрсдийнхөө гараар гар хөлийн үсгээ зурж баталгаажуулаад бид нар бүр 4 цаг гарan сургуулийн урдлын талбай дээр хийж байгаад наран төвш ахмад настан хүмүүс эцүүдлээгээд сургуулийн арт татлын сүүдэрт нь гараад бид нар 4 цаг гарan лайв хийгээд тиймээс сошиал ертөнцид цатаад бид нар иргэдийн нийтийнхээ хурлыг удамжинд хийж чадсан. Энүүгээрээ бас их баяртай байгаа бид. За нэг иймэрхүү юм хорон дээр болж байна. Улс төрийн хамгийн бага нэгжтэр иймэрхүү үйлдэл болж байхад дээшээ бол яриад хэрэггүй байх. Улс төрийн суурь болсон хорооны асуудлаач цэгцэлж чадахгүй манай төр янда.